За өнөөдрийн лайвын маань сэдв бол юу байгаа вэ гэхээр түрүүчийн 7 хоногт бид нар ханиад томооны талаар ханиад томооны үед яаж зөвгийн бүтээгдэхүүнийг эмгүү эмчилгээ болгож хэрэглэх талаар ярьсан байгаа. Энэ манай Эрдэнэт дэх салбарын эрхлэгч цэцгээрэгч маань бөөрийн талаар, бөөрийн өвчлөлийн талаар зөвлөгөө өгөхийг хүссэн учраас өнөөдрийнхөө лайваар бид нар бөөр гэдэг ийм сэдвтэй лайв гэхээр та бүхэнд бэлтгэсэн байгаа. За эхлээд бүгдээрээ өвчлөлийн талаар ярихаасаа өмнө ер нь бөөр маань ямар бүтцтэй, ямар үүрэгтэй юм бэ? Бөөрийн ямар өвчлөлүүд монголчуудад зовлон тохиолддог юм бэ гэдэг талаар ийм эрүүл мэндийн одоо боловсрол олох үүднээс товчхон мэдээлэл өгье. Тэгэхээр ер нь альва хүн өөрийнхөө эрүүл мэндийг ганцхан эмчит эмнэлэгт даатгах биш, өөрийнхөө эзэн байгаад өөрийнхөө эрүүл мэндийн боловсролыг сайжруулснараа өөрийнхөө эрүүл мэнд, гэр бүлийнхээ эрүүл мэндийг бол сахих юм боломж бүрддэг байгаа. Тэр утгаараа бид нар богинохон юм энгийн хүн ойлгохоор төвшөнд ийм мэдээллийг өгье гэж бодож байна. За ер нь одоо манай Монголд өвчлөл зовлон тохиолддог өвчлөл дотроос бөөрийн өвчлөл бол эхний 5-д ордог юм байна. Тэгэхээр энэ бол бас нэлээд элбэг тохиолддог өвчлөлүүд байдаг юм байна. За тэгээд энэ өвчлөлөөс бол хүүсийн хувьд бас ялгаа гардаг. Эмэгтэйчүүдийн хувьд бол эрэгтэйчүүдээс энэ өвчлөлөөр өвчлөгдөх, онцлогдох нь бол 5 дахин илүү байдаг гэсэн ийм тоо байдаг. Тэгэхээр энэ нь нэгдүгээрт эмэгтэйчүүдийн өөрийнх нь энэ шээс бөөр шээсний замын эргэтэн тогтолцооны анатомийнх нь онцлогоос хамаарж байгаа. За нөгөөтэйгүр энэ төрөлт энтэй холбоотойгоор бол ерөнхийдөө эмэгтэйчүүдэд энэ өвчлөл ихэнхдээ зовлон онцлогддог байна. За та бүхэн өөрийнхөө сонирхож байгаа энэ бөөртэй холбоотой бас миний яриад орхигдуулж магадгүй тийм асуулт байх юм бол бичээд байгаарай. Би өөрийнхөө ярианы дундуур бас асуултанд чи хариулаад явнаа гэж бодож байна. За тэгэхээр бөөрийн бүтцийн тухай ярихад бол бид нар бөөр ганцхан биш, ер нь бөөр шээс замын эргэтэн тогтолцоо гэдэгт ямар эргэтнүүд ордог вэ гэхээр бөөр орж байгаа. Тэгээд бөөрийн ялгаруулсан шээсийг давсаг руу дамжуулдаг энэ шээсний цорго дамжуулах юм гуурс байгаа. Тэгээд давсаг байгаа. Тэгээд шээсний сүв гэсэн эдгээр эргэтнүүд бол бөөр шээсний замын эргэтэн тогтолцоонд бол ордог. За бүтцийн хувьд аваад үзвэл бөөр маань бидний бүсгэнээс баг зэрэг дээр тэгээ ард одоо нуруу нуулмын урт талд байрладаг ийм хос эргэтэн. За баруун бөөр бол зүүн бөөрөөс баг зэрэг ийм доор байрладаг, ийм дээр доор баг зэрэг байрлаж байгаа. Энэ нь болохоор баруун талд илэг байрладаг учраас илэг бол энэ бөөрийг байрлалын баг зэрэг доошлуулдаг ийм онцлогтой байдаг. За бөөрийн өөрийнх нь хэмжээ бол одоо өндрөөр аваад үзвэл бөөр маань эрүүл бөөр бол нэг 10-аас 12.5 см-ийн өндөртэй. За өргөнийх нь хувьд бол нэг 5-аас 6 см-ийн өргөнтэй. За бөөрийн зузаан нь болохоор нэг 3-аас 4 см-ийн зузаантай ийм байдаг юм байна. Тэгэхээр энийг би яагаад та бүхэнд хэлээд байна вэ гэхээр бөөрийн өвчлөлийг онцлохоо нь бол ерөнхий шээсний шинжилгээгээр үзэж болдог, нянгийн шинжилгээгээр үзэж болохоос гадна өөрийнх нь бүтцийн өөрчлөлт орж ий гэдгийг харахын тулд бид нэр эхогоор хамгийн гол нь харах хэрэгтэй. Тэгэхээр эмчнэр эхогоор үзчихэд бидний картн дээр бөөрийн хэмжээг бичсэн байдаг. Тэр бичлэлтээс бид нар саяны хэлсэн тэр дооноос их байна уу, бага байна уу гэдгийг бас хараад өөрөөр бас тэр оншоо өөрөө бас тавьж болох юм байгаа. Эмчнэр бол тэр болгон биднэрт тодорхой ярьж өгөх юм боломж байдаггүй шүү дээ. Тэр өндөр 10, өргөн 5, зузаан 3 гэсэн энэ хэмжээнээс хэрвээ их байх юм бол бөөр өрөвсөлтэй байдаг. Хэрвээ энэ хэмжээнээс бага байх юм бол бөөрийн дутагдал буюу бөөрийн ерөнхийдөө хатуурл явагдаж байна гэж үздэг. Ийм бас урьдчилж бас хэлж болдог. Тэгэхээр өөрийнхөө бүтцийг, бөөрийнхөө бүтцийг, эрүүл бөөрийн бүтцийг бид нар бас мэдж явах хэрэгтэй юм байна. За бөөр нь өөрөө ер нь ямар үүрэгтэй эрхтэн бэ гэхээр мэдээж манайхан бол ерөн талаар бас их ярьдаг. Тийм учраас ерөнхийдөө мэдж байгаа бах. Тэгэхээр бөөрийн олон үүрэг байгаа. Тэрэн дотроос голлох үүрэг нь болохоор хорт бодисыг бидний одоо уусан уснаас, эзэн хоолноос, амьсгалсан агаараас
бидний арьс хүрж байгаа тэр зүйл болгоноос бидний бие рүү бактери, вирус гэдэг юм харийн биетүүд орж ирдэг. Тэгэхээр тэр харийн биетийг бол бүр маань шүүх үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл ийм шүүлтүр буюу хотоор бол аваад үзэх юм бол хотын цэвэрлэх байгууламж чинь хүний биеийн хувьд бол бөөр болдог. Тэгэхээр бөөр хэвийн ажиллаж байгаа тохиолдолд таны биед хорт байдас орж ирэх тохиолдолд түүнийг шүүгээд шээсээр гадагшлуулж биеэс зайлуулдаг ийм үүргийг бол гүйцэтгэдэг байгаа. За бөөрийн өөрийнх нь дээдлэлт нэм гурвалжин хэлбэрийн жижигхэн булчирхай байдаг. Энэ булчирхайг бөөрийн дээд булчирхай гэж нэрлэдэг. Тэгэхээр бөөрийн дээд булчирхай маань хид хідэн ийм чухал даавруудыг ялгаруулдаг. Тэгэхээр эдгээр дааврууд нь болохоор хүний одоо артерийн даралтыг докторжуулах үүргийг гүйцэтгэдэг. За мөн хүний биед байгаа шингэний тэнцвэрийг бол хангаж өгж яадаг. За нөгөө төгөр бөөрийн бас нэг чухал үүрэг нь болохоор биедэх хүчил болон шүлтлэгийн тэнцвэрийг хангадаг ийм үүргийг гүйцэтгэдэг байгаа. За бөөрөн дээр өвчлөл нь болохоор ер нь занхлын ямар өвчлөлүүд та нар мэдж байгаа вэ? Ер нь бөөрийн ямар өвчлөлүүд ихээхэн одоо тохиолддог вэ? Ялангуяа монголчуудын хувьд. За та нар бичтэй бөөрийн ямар өвчлөлүүдийг мэддэг вэ ер нь? За сонсогдож байна гэн. За энэ асуултууд маань ирсэн байна. За тэгэхээр энэ асуултаа би ярианыхаа дундуур бас яриад явчих. За тэгэхээр манай Монголын цаг уурын онцлог байна, эрс зэрсийн уур амьсгалтай, энэ хүйтэн сэрүүний удирдлагатай холбоотойгоор бөөрийн болон давсагны өрсөлд өвчнүүд. Энэ өрсөлд өвчин дотор бол цочмог болон архаг өрсөлд өвчнүүд бол голлон ихэнх байрыг бол эзэлдэг. За тэгэхээр дорны ангаах ухаанд бол бөөрийг өөрөө усан мах бодтой эргэтэн гэж авч үздэг. Ер нь бол бөөр давсгийг усан мах бодтой эргэтэн гэж үздэг. Тэгэхээр усан мах бодтой эргэтэн маань энэ цас мөсний улирал буюу өвлийн цагт их үйл ажиллагааг эрчимждэг. Тэгэхээр үйл ажиллагааг эрчимжхийн зэрэгцээгээр түүний хэрвээ тухайн эргэтний үйл ажиллагаа нь хэрвээ эмгэгтэй байвал ямар нэгэн өвчин байвал тэдгээр өвчин бол сэдрэхээр хэмжээнд очиж бас болцсохгүй байдаг. Нөгөө тайвар хэрвээ яг ийм идэвхжих улиралд нь эмчилгээ хийх юм бол бусад улирлаас илүү эмчилгээг хүлээж авдаг бас нэг ийм давуу талтай байдаг. Тэгэхээр хэрвээ танд бөөрийн архаг болон цочмог ийм давсагны цочмог хорц өргөслөд байгаа бол яг үдий цагт ийм хүйтэн сэрүүний улиралд эмчилгээ хийх юм бол халуун одоо зуны үед эмчилгээ хийлгэснээс илүү эмчилгээ авдаг гэж дорны ангаах ухаанд бол үздэг юм байна. За бөөрийг өвчлүүлэх олон шалтгаан байгаа. Тэгэхээр энэ шалтгаан дотроос бол анхдагч болон хоёр дахь шалтгаан гэж байдаг. За анх дахь шалтгаан гэдэг нь болохоор бөөрийг өөрийг нь гэмтээдэг юм янз бүрийн халдварт өвчнүүд байгаа. Тэгэхээр энэ халдварт өвчин нь болохоор жишээ нь шүдний одоо шүд хорхоодох өвчлөл байна. Мөн хоолойны ангийн буюу гүйсэн булчирхайн өрөвсөл өвчин байна. Тэгэхээр эдгээрийн үед болохоор шүдний одоо шүд хорхоодох хоолой ангийн дэх үед бол цуснд дандаа энэ бактериуд ордог. Тэгэхээр энэ бактериуд маань уруудах замаар цуснд ороод замаар бөөрөнд очиж тэр бөөрийн эдсүүдийг бол гэмтээдэг ийм өвчлөл байдаг. За нөгөө тагвар бол бас анхдагч энэ өвчлөл дотор бол өксөх замын халдварт өвчин гэж байдаг. Тэгэхээр энэ нь болохоор шээсний сүвээр нянгууд орж ирээд за ялангуяа энэ нян дотроос хамгийн их том байрыг эзэлдэг нь болохоор гидсний энэ савханцар буюу хоол боловсруулах зам байдаг энэ нянгууд бол өксөж орж ирээд бөөрийг бол өвчлүүлдэг. Одоо бөөрийн эсүүдийг бол гэмтээдэг ийм өвчлөлүүд бол их байдаг. За хоёр дахьч буюу бусад ийм өвчлөл эрхэн цогцолцоох өвчлөлөөс болоод бөөр бас гэмтдэг. Тэгэхээр энд бол юу орох вэ гэхээр цусны артерийн даралт өндөр байх нь бол бөөрийг маш ихээр гэмтээдэг. Яагаад тэгэхээр зүрхний шахаж байгаа цусны 20% нь бөөрөнд очдог. Өөрөөр хэлбэл бөөр бол биеийн цусны 20%-ийг хэрэглэдэг гэсэн үг. Тэгэхээр яагаад тэгэхээр бөөр маань өөрөө маш их хэмжээний судснуудтай тэр судснууд нь одоо артерийн вений судснууд нь бол бүр нарийсаад нүдэнд харагдахгүй юм хялгсан судсууд болж нарийсдаг. Тэгэхээр тэр их олон судсуудыг хэрвээ бид нэр ингээд дэлгээд аваад үзэх юм бол 80 км хүртэл юм урт сунгах тийм их судс оролцсон байдаг. Тэгэхээр тэр судснуудад тэр хэмжээний цус бол шаардлагатай. Тэгэхээр даралт өндөртэй хүмүүсийн хувьд бол
судасны хандаанд агччихсан нарийцсан байдаг учраас тэр бөөрийн хялгсан судсуудад хүчил төрөгч очиж чадахгүй цусан хангамжинд дутагдсанаас болоод бөөр бол өөрөө гэмтдэг. Цаашлаад бөөрийн төлөвлөнцөр бол цусан хангамж хүчил төрөгчийн дутагдлаас болоод өөртөө хүчдэг. Тэгэхээр бөөрийн хамгийн жижигхэн тэр шүүлтүр хэсэг нь бол түүдгэнцэр байгаа. Тэгэхээр энэ түүдгэнцэр нэг бөөрөнд сая 500 ширхэг байдаг. Дунджаар нэг хүн эрүүл хүний бөөрөнд. Гэтэл тэдгээр нь гимцээр байгаад өөрөөр хэлбэл даралт ихтэлтээс юм уу, чихрийн шижингээс юм уу, эсвэл тархалтаас болж судасны холестерол ихснээс болоод энэ хялгсан судсууд маань нарийсаад тухайн хэсэгт очих хүчил төрөгч цусны эргэлт тижээлэн дутагдсанаас болоод тэр төөдгөнцрүүд нь бүр 1500 сая 500 биш бүр багасаад 500 200 100 хүртэл ийм хэмжээгээр багасдаг. Тийм учраас бид нар энэ даралт ихтэй хүмүүс бол бөөрөө хамгаалахын тулд даралтынхаа энийг тогтмол ууж байж бөөрөө бас гэмтгээс сэргийлэх юм боломжтой байгаамаа. За нэгэнт бөөр өвчлсөн байвал ер нь бол бөөр өвдөж байгааг яаж мэдэж болдог вэ? Хүмүүс нуруу өвдөх, бөөр өвдөх хоёрын хооронд нь бас ялгадаггүй. Тэгэхээр бөөр маань яг эмэгтэйчүүдийн умаа тэгээд илэгтэй адилхан дүлийн эргэтэн гэж үздэг. Ер нь багтаал бол өвддөггүй. Гэхдээ бөөр өвдөж байгаа гэдээ хүмүүс яаж таньж мэдээд байдг вэ гэхээр зарим нь бас андуурдаг. Нурууны өвдөлт нугламын өөрчлөлтөөс болж өвдөж байгаа өвдөлтийг бөөр өвдөж ийн гэж үздэг. Үсгийнээс дээш ард өвдөжэвэл бөөр байх боломжтой. Тэгэхээр яагаад тэгэхээр бөөр маань өөрөө их биедээ бэхлэгдэхтэй булчингуудын тусламжтай бэхлэгддэг мөн өөрийг нь тэр хөдөлгөөнгөө барьж байдаг өөхөн давхаргын тусламжтайгаар ингэж байрлаж байдаг. Тэгэхээр бөөрийг их биед хэвлэх хэсэгт барьж байдаг тэр булчингууд хэрвээ бөөр эмгэгтэй байх юм бол булчингууд гинт зочирсноос болоод за түрүүн чинь юун дээр явж исэн бэ гэхээр шээс задгарах дээр ярьж исэн. Тэр хэсэг нь та нарт юугааг бах гэж дахиад товчхон ярьчээ. Лайв дээр маань хадгалагдаг бах тэр хэсэг нь. За тэгэхээр шээс задгарахыг ярихаас өмнө эхлээд бид нар дасагны талаар заавал мэдэх хэрэгтэй болж байгаа. Ер нь бол өөрийнхөө биеийг мэдчихэж хүн юу болоод байгаа юм бэ гэдгээ таньж мэдээд хариу арга хэмжээ зөв авна гэсэн үг шүү дээ, тийм. За тэгэхээр давсаг гэдэг маань өөрөө 3 давхаргатай юм булчинлаг эрхтэн. За тэгээд сунал дагшилт их сайтай юм эрхтэн байгаа. Ямар нэгэн өрөвсөлт өвчин байхгүй бол давсаг маань өөрөө ханан их гоё уян хатан байдаг. Хэрвээ цистит юм уу те давсагны өрөвслөөр өвдөжсэн байх юм бол давсагны ханы уян хатан чанарс муудчихдаг. Сорвжилт үүссэн байдаг. Ерөнхийдөө за тэгэхээр давсаг маань өөрөө ямар үүрэгтэй гэхээр бөөрийн ялгаруулсан шээсийг хуримтлуулад тодорхой хэмжээгээр өөрөө сунаад за ингээд мэдрэлийн энэ хүлээн авааруудад сигнал өгсөний дүнд тархилуу шээх мэдрэмжийг эзэндээ ингэж өгдөг ийм эрхтэн. За давсаг шээсгүй үедээ бол хуниас нь их тийм байдаг. За тэгээ шээс хоримтлагдгийн эргээр тэр хуниасууд нь тэнийгээд булчингууд нь ингээд сунаад лир шиг хэмжээтэй хэлбэртэй болдог юм байна. За ерөнхийдөө давсаг сулрах өвчлөл бол жирэмсэн эмэгтэйчүүдэд за төрсний дараах эмэгтэйчүүдэд их тохиолддог. За нөгөөдөө бүр гэх юм бол бас нас ахихын хэрээр эмэгтэйчүүд ахмад насны эмэгтэйчүүдэд болон за таргалалттай үед бол жин ихтэй хүмүүсийн хувьд шээс задгарах эмгэгүүд бол их түгээмэл байдаг юм байна. За тэгэхээр энэ бидний бага арцагны эрхтнүүдэд энэ булчин байдаг. Тэгэхээр энэ булчин суларснаас болоод энэ шээс барих тэр чадвар нь суларж яана гэсэн. За тэгэхээр энэ нь яг тийм механик гэмтэлтэй жишээлбэл нуруу нугалмын гэмтэлтэй хүмүүс бас энэ шээс задгарах эмгэгүүд бас тохиолддог. За ерөнхийдөө гол нь бид нар эмгүүгээр шээс задгарахыг багасгахын тулд яах ёстой вэ гэхээр шээс хүрсэн үе болгондоо хүн ер нь 0 орж давсгаа сулалж байх хэрэгтэй.
Тэгэхээр давсаг нь тодорхой хэмжээний нянгууд байдаг. Ер нь бол нэг миллилитр шээсэнд мянган бактери байдаг гэж үздэг. Тэгэхээр бид нэр хоногтой ерөнхийдөө 1.5 литр шээс гаргадаг гэвэл хүний биед бол давсган гэхэд сая гаруй ийм бактери хоримтлагдана гэсэн. Тэгэхээр шингийн баг уудаг, шээсээ их барьдаг ийм хүмүүст бол тэр нянгууд бол цөөрнө гэж байхгүй улам олширчдаг учраас тэр давсагны ханыг өөрийг нь бол цочроодаг. Тэгэхээр давсагны хан булчинлаг хэсэг маань бас өөрийгөө тэр шээсний давсны хүчилд төлөхгүй тулд тодорхой юм салслаг давхаргатай байдаг. Тэгээ тэр салслаг давхарга нь бол бас энэ өөрийнх нь тэр давсагны булчинлаг хэсгийг шээсэндээ төлөхдөхгүйгээр хамгаалж байдаг. Гэтэл байнга юм шээсээ барьдаг юм уу? Эсвэл шээс нь их өтгөн. Тэгээд дээр нь ус их баг уудаг ийм хүмүүст бол тэр давсагны ханыг зочроогоод салтаа бол гэмтээчдэг. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд бол бас шээс задгаарах давсагны цистит өвчлөлүүд бол бас их тохиолддог юм байгаамаа.